Хунтайч Харри болон Меган Маркл нарын хурмын ёслол 5 дугаар сарын 19-нд товлогджээ. Их Британий хааны гэр бүлийн гишүүн 2 дугаар Элизабетийн ачгүй Харри, жүжигчин Меган Маркл нарын хурмын ёслол 1200 зочин урагдсан бол зарим төрийн тэргүүнүүд зочдын жагсаалтад багтаагүй ажээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британий ерөнхий сайд Тереза Мэй, мөн экс-ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүлийнхнийг урайгүй бол инх тайван сайн сайхны үйлс төв нэмрээ оруулагч Филипп Гиллеспи, Памела Адамс, 14 настай хүү Рюбен Литерленд, 12 настай Амелия Томпсон нар урагджээ. Филипп Гиллеспи цэргийн үүрэгтнүүдэд туслах олон нийтийн санг хариуцсан ажилтдаг бөгөөд Памела Адамс сэтгцэн эрүүл мэндийн өвчнөөр шаналж буй хүмүүс тусалдаг 306 студийн зохион байгуулагч аж. Рюбен Литерленд 14 настай төрөлхийн сонсголгүй төрсэн хэдий ч дохионы хилийг цайны цагаар заах программыг санаачлагч хүү юм. Харин 12 настай Амелия Томпсон бол 2017 оны 5 дугаар сард болсон Манчестерийн халдлагаас 9 мянган амьд үлдгэсдийн нэг ажээ. Тэрээр хааны гэр бүлийн гишүүний хурмын ёслолд урагдсандаа итгэж чадахгүй байгаагаа илэрхийлсэн байна. Олон улсын дипломат асуудлуудаас болоод Их Британий хунтайч дээрх улс төрийн лидерүүдийг урайгүй хэмээн хунтайч Харри номын зохиогч Данкан Ларкомб хэлсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп албан үүргээ хүлээн авснаас хойш Их Британь зочилж хунтайч Харритэй биечлэн уулзаагүй байгаа юм. Магадгүй түүнийг өөрийн зөвхөн мэддэг ойр дотны хүмүүсээ хурмын ёслолдоо урьж байна гэсэн таамаг байгаа аж. Мөн түүний ээж Диана Гүнжид Дональд Трамп өмнө нь цэцэг илгээж ойлгомжгүй үйлдэл гаргаж байсан тухай Town and Countryside-д дурджээ.